За амар мэндүү. Мэндээ. За боловсролын хүслийг хакертхан. Хакертхан жаашаа. За өмнөх дугаар дээр эдийн хүслийн тухай ярьсан тий. Тэр эдийн хүсэлтэйгээ жаахан холбоод ярих уу. За тэгээд ярьж илээ. За боловсрол тийм. Болсон жимшиг боловсрох болох гэдэг ч байгаа шүү дээ. Боловсролын хүсэл гэдэг ингэж. Болсон жимшиг сайхан зүйл болох хүсэл гэсэн. Гүцэд болсон жимшиг болох хүсэл гэсэн үг шүү дээ. За эрүүл мэндийн боловсрол байна уу? Хэв дадал суух чадамж, чинээн төрөх, зориг жавхаатай байх, за эдийг ч гэсэн мөн адилхан чадамжид төргөх бүх хүсэлтэй хамаатай байгаа шүү дээ. За тэгвэл боловсрох тухай ярих нь байна тий. Боловсрал ярьж байгаа бол тэгвэл яах юм? Сурна гэдгийг л юм. Тий? Сурнаа л гэдэг зүйлийг хийх нь шүү дээ. Яаж өөртөө сурах вэ? Нэг өдөр хичээнгүйлэл нэр төртөө болчих юм биш. Тий? Энийг бол бүгд мэдж байгаа. Энэ нь 1000 цаг байсан амжилтыг өдөр бүр нэг хормоор урагшлуулж байх л дадал. Сурах гэдэг бол өөрөө дадал. Тэр дадалдаа зөв сурлагатай байх нь чухал. Бүх боловсрал тийм үү. Чадамж руу шилжиж явах хэвээр. Чадамж руу шилжихгүй бүхэн мэдээлэл болохоос биш боловсрал биш. Тэрийг үлийн жишээх байлгүй тий. Тэгэхээр тийм үү. Чадахын тулд заавал алднаа. Алдаанаа ингээд л хоримтлагдана. Тэр алдсныг би алдчихлаа гэж үлийн жишээх. Сэтгэл зүйн өөрөө боловсролын сорой. Боловсролын сорой гэж байгаа шүү дээ. Би эндээ муу юм байна. Зөвшөөр. Сайжрыг гэж тэмүүл. Би энийг чадахгүй байна гэж дүгнэ. Чаддаг болёо гэд урагшилж байгаа. Энэ зангал сурцсан байхад сурах бол сурлага болж чаднаа. Сурлага болцсон цагт үлдсэн ердөө дадал. Дадал. Өдөр бүр мөнгө ол. Энэ өдөр болон мөнгө ол гэдэг дуунд бол би айгүй дуртай. Өдөр бүр мөнгө ол гэдэг байдаг шүү дээ. Мэдгүй. Тэгж сонсгоноо зэ. Пап гэдэг YouTube дээр өдөр бүр мөнгө ол гэж бичих юм бол гараад ирнэ. Тэр дунд бол би дэндүү дуртай. Яагаад гэх юм бол юм уу? Өдөр бүр даасандаа жишээ авъя л та. 1000 төгрөг хоримтлуулъя л та. Тэр 1000 төгрөг өөрөө хөдөлдөг тогтолцоонд шилжгэлтэй. 1000 төгрөг би хадгална. 1000 төгрөг нь өөрөө хүүгээрээ 1 төгрөгийг дагуулна. Тэ? Цаашлаад 1 төгрөгийг дахиад хөдөлгөе л та. Тэр ч бас хүүхэдтэй нэг мөнгөтэй 1 центтэй болго. Хүү гэдэг мөнгөний хүүхэд нь тэ. Хүүхдэд дагуулна шүү дээ. За энэ арга руу ухаанаа зараал байх юм бол энэ амьдралын очир санхүүдээр үүсчих биш үү тэ. Харин ингэж тэ үр хүүхэдтэй хүүтэй өсөл дэвшилттэй байдаггүй. Байдаг хүүтэй байдаггүй дэвшилттэй байдаггүй зарцуулалтаа амьдралаасаа нэн хэрэгцээтэй биш л бол ер нь халчихсан дээр эдийн өсөлтөд ойлдож байна. За ингээд санхүүгийн тооцоогоо хийж мэднэ. Би санхүү дээр баг ингээд хог гаргахгүй хэрнээ. Хогоо харахаар тийм үү. Хэдэн жил вайны шил байдаг онцлогтой. Тэ. Ерөөс вайны шил найлын цаас 2 л хайдаг хүн байна өө. Тэгээд тэр муу шилийг хараа тий. Миний их зардал энэ муу даа гэж л бодно хэрнээ. За яах вэ чамааг өршөө. Өөрийгөө өршөөж сурахгүй бол өрөөлийг ч өршөөж сурахгүй. Ямар аригчин болгож байгаа шүү дээ гэд бас өөрийгөө өмөрөвч.
Тэгээ аригчин байхаас үнэхээр айн. Тэ. Энэ тухай одоо өмнө өгүүлсэн би мацагтай аригчөө гэд хэлсэн байгаа. Сархадны соёл гэд товар дээр ярьсан. Гэхдээ энэ хэрэглээгээ давсан орлоготой байж тэр давсан орлогыг дансанд хадгаламжинд хийж хадгаламж өөрөө өхмөл учраас хүмүүнд туслаад буцаад ирэхэд итгэжлэхийг. Иймээс санхүүгийн боловсрал бол итгэлийн боловсрал. Чи бусдын хөдөлмөрт итгэж ирээдүйд найдах урлаг соёл боловсрал. Ойлгосноо. Чи бусдын хөдөлмөрт итгэж ирээдүйд найдах урлаг соёл боловсрал. Алкана. Бусдын бүтээнжийг өнөөдөр үгүйдээ маргааш бүтээх нь санхүүгийн боловсрал юм аа гэж. Тэгээ өнөөдөр цэвэрлэгч байгаа хүнийг маргааш менежер болох чадварыг илрүүлэх нь өөрөө санхүүгийн боловсрал юм. Өнөөдөр дэм хинт хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ муу хүнээс маргаашийн сайн хүнийг хайх нь санхүүгийн боловсрал юм гэдэг. Тэгээ яагаад мөнгөний тухай боловсрал санхүүгийн биш вэ гэд эсэргээр нь асууя. За одоо навчин дээр тийм үү доллар гэж бичээд тэрийг доллар гэж болгож олно. Навчин дээр доллар гэж чи тэрийг доллар болгож олно. Бүх хүн зөвшөөрч гэл. Бүх хүн зөвшөөрдөггүйдэл одоо ногоон дэвсгэрт доллар гэж доллар байгаад. Тийм. Тэрийг нь төрн энэ бол доллар гэд нотолчихдаг. Ийм одоо цаасыг тийм үү. Хүн л өөрөө итгэж төгрөг гэж хүлээн зөвшөөрөөд байгаа. Одоо төвөгтэй тийм их олборлтын төлөө л амьдраад. Түүнийхээ төлөө цаг хугацаагаа худалдаад байгаа. Тэгвэл тэр доллар гэж байгаа итгэлийг би судлах ёстой гэдгийг л өвгдөөсөө сарсан. Тэгээ санхүүгийн боловсрал бол итгэлийн боловсрал юм аа. Хүн хийж чадна гэж итгэж байж л хийж чаддаг. Тэгвэл тэр итгүүлэх урлагийг нь суралцъя л да. Хүн дэвшиж чадна гэж итгэж иж л хөдөлмөрөө үнэлж сурдаг. Тэгвэл тэр итгэлийг нь суралцъя л да. Бурхан байгаа гэдэг нэг нь бурхан төртөл мөнгө өгөх тэнхэлтэй байдаг. Бурхан байхгүй гэх юм бол бурханд мөнгө байдаггүй. Тэгээ та нар тийм одоо мэдэн шүү дээ. Аваан дээр одоо хүмүүс мөнгө тавиад тийм мэднэ шүү дээ. Тэгээ үнэхээр л хог үйлдвэрлэх бас нэгэн төгс хэлбэр шүү дээ. Тэр чинь. Тэгээ үнцэнтэй улсын мөн дэвсгэртийг тэ чулуутай хайлж тавьчаад тэгээ чинээж ин гэж итгэдэг мунхаглал шүү дээ. Критиксний орон тийм. Зүлэгний үр цацаад ирээдүйд одоо зод болохоос сэргийлээд байж одоо болох юмыг те яагаад хүмүүс ойлгодгүй юм болоо гэж бас бодно. За энийг ярьсан дээр нэг бидний уламжлалт тухайд одоо сүү өргөх одоо будаа тариа өргөх зүлэг өргөх гэдэг нэг тийм сонин одоо өргөлийн зан үйл байдаг да. Энэ нэг талдаа шууд зардал шүү дээ. Зардал. Тийм үү. Бөө хүн бол энэ зардалд өдөр болгон 10,000 төгрөг зарцуулчихдаг. Тэр өргөлд. Ямар ч хамаагүй. Ямар ч утгагүй мэт боловч. Энэний ард бид нар итгэлээ хайж идэг. Би баяжна гэдэг. Би чадна гэдэг. Би хийнэ гэдэг. Би боломжийг ашиглана гэдэг. Энэ л итгэлийн боловсрал эрэлхийлэн тэмцээд л байгаа хүн дээ ирнэ. За тэгвэл юм уу. Ингэж зарцуулсаа одоо утгагүй зарцуулт маань хогуу ашгүй. Тэгээ боловсролын өсөл ярьж байгаа шүү дээ. Идтэй гэдэг.
энэ надад өргөлөөргöd байгаа зарцуулт хоггүй ашгүй тий. Итгэлийг минь, сэтгэлийг минь одоо ингээд засч идэг учраас энийг бас ашигтай. Гээ. Ашигтай угаасаа. Харин байгалийн ашиг бодох юм бол сөөрөхч ашигтай. Би сүү өрөхөөс илүүтэй зүлэгний үр өрөхийг сэтгэгчилдэг. Одоо нөгөө согоовроор зүлэгнэр. Яагаад гэх юм бол манай Монгол улс ч одоо үр тариа бүрэн үндэслэж одоо үрлээд байдаггүй. Цагаагаар салаад зарим жил одоо гантай байх гэдэг талтай. Тиймээс хөрсөн дэх үрний тоо нэмэгдснээр яаж ч байсан одоо бяцхан ивэл урамстын хишгэн байдаг учраас зүлгэлж одоо дийлдэг. Үргүй бол зүлгэлэхгүй, үртэй бол зүлгэлж дийл. Ингэснээр өөрөө атга будаа өөрөө овоон дээрээс ингээд цацаад салхиараа баясаад нэг бяцхан толгодыг одоо тэтгэж дийлдэг зүлэг гэж бодвол тэр бяцхан толгод чинь нэг өвөлжөөний идэж. Нэг өвөлжөөний идэж гэдэг чинь 25-аас 40 хонь. 40 хонь гэдэг чинь санхүүгийн тооцоололоор за тухайн малчинд л одоо баяж амьдралаа одоо авч явах одоо ивент тэтгэлэг хийдий ч гэлээ те. Олон хүнд юм уу энэ 40 хүний одоо атга үрийг хорвоо цацах юм бол тогтвортой мах. Махны үн нэмэгдэхгүй гэдэг чинь миний ашиг. Бидний ашиг. Ийм л одоо өргөлийг би одоо сэтгэдэг. Одоо миний одоо нэг бүс ууштай. Энд дээр ингээд юм богцдаг юм дандаа зүлэгнээр явж байдаг. Цэцгнээр зүлэгнээр явж байдаг. Ер нь эн чинь л одоо ингээд боловсролын хүсэл. Зүгээр энгийн зүгээр жишээ авч ярьж байгаа боловч. Тэгээ бүтэн зүй тогтлоор нь одоо хараад үзээрэй. Тэгээ өөрөөр хэлбэл одоо бидний шунал зөвшөөрөгдөх газар бол бусдын зөв зохистой амьдрал оршиж буй орон зай. Тэнд би үүрэгтэй байхад хөлжиж болно. Би тэнд л уурчин болоод хулгайч байгаад оршихгүй. Нийгэм намайг гадуурх чинь. Иймээс бусдын бэрхшээлийг арилгах замаар л хүн бусдад үнэлэгдэж, үнэлэгдсэндээ ханшаа авч, ханшиндаа амьдралаа зогсоодог. Боловсралтай байна гэдэг бол оршихуйг дээдлэн гэсэн. Оршихуйг дээдлэн гэсэн. Оршихуйн эргэлт одоо гэдэг зам байна тий. Нэг нэг хийдэж, нөгөөх нь хийдэж. Ичээрээ бид нар чинь эргээд байгалаа хийдэж. Бид нар хөрсөндөө болгоо тий. Байгалаа хийдэж нь болж байгаа. Энэ зүй тогтол дээр бид нар байгальдаа ч одоо шимтэж шүү дээ. Одоо энэ мөн чанарыг би ойлгох гээд онгодоодаас хичнээн жолон зэмийг авсан байгаа. Авсан ч гэлээ дээ. Өнөө байгаа бөөгийнхөө одоо зан заншлыг тийм ч их бас эвдэж чаддгүй л байлаа. Одоо бөөгийн зан заншил бол ийм тийм гэхтэй. Тэгэл одоо ингэхэл өстой байд юм байна гэдэг одоо нөгөө л нэг 81 өрхтэй идэ бовоо засаал. Маш их одоо ингээл идэ бовоо засаал. Тэгээ 2 3 хуудасаар нь ингээл чанаал дийлгээл нөгөөтгөө одоо хээрийн тий хэрээний хоол болгочаа тий хоолын тасын хоол болгочаад хайчинда. Тэгэл шууд цатгаснаа их юм тооцноо би чи. Тэ энэ болгонд онготод өргөл татаад байна. Тэ буруу өргөд байна л гэдэг. Тэгээ би яагаад тавал юун татаад байгаа юм бол 81 бүр ингээм хамгийн дээд лимитээр нь одоо засчаад байна шүү дээ. Идэ будаг над чиг дэх тансыг идэ будаа засдаг. Тийм бөө ер нь ховор. Тэгээд хүртэл өргөд татаад байна гэдэг. Бүр илүү байх хэвээр болоо гэл. Тэгэл бодол явдаг гэсэн л та. Тэ.
Нилээд хэдэн техлэг хийлээ. Яг л багшийн замаар тэгэхэд ангид одоо яг нэг стилээрээ сүү 5 тансгаа өргөөл те сүсэг биширлээ одоо боо үедээ болгоод л. Тэгээ яг гоо энэний санхүүгийн эргэлтийн хувьд тэр бооны үйлдэл тийм шашнаас үүсэлтэйгээр тогтно л доо. Тийм. Цагаан сараар юм бов тавьдгүй гэх юм бол бовны бүх үйлдэл дампуурч штэ гэдэг шиг. Малчид бол тийм маха ууц болгоод болгоснараа тийм хөлж чинь л та. Энүүгээр бол би нийгэмдээ бол өргөлтэй хүмүүс боловч өвгөд минь болохоор онгодууд минь илүү гүн өргөлийг надаас нэхэд байна. Илүү гүн өргөлийг надаас шаарддаг. Ухамсар чинь дутаад байна. Төгсөө. Тэнэг байна. Сэтгхүү чинь дордоод байна. Сур л гэдэг. Мэдхгүй штэ л гэдэг. Сур. Ерөөсөө хэлдэг горохтой яг татамжтай л. Сур. Өөр юм хэлэхгүй. Ийм төрлийн сурлаг одоо тэгээд энэ хорвоо дээр байхгүй. Тэгээд зүү тогтолцол сурхаас өөр аргагүй байгаа юм л да. Тэгээд намайг тийм өдөр болгон өргөж ганцхан атга зүлэгний өрийг өдөр болгон өрг гэж одоо онгодууд маань энэ жил бол тушаасан. Тэгээд өргөсөө шуудаа зүлэгний өр одоо нэртэндээ үлэг цахаас аваад. Тэгэл зүлэгний өр аваад салхинд хийсгээл. Тэр гар дээр ингээл дэлбэлзээл тэр логоорууд дэлбэлзэж байгаа л агаар цацарч хөрсөнд буух тэр акшн дээр бол сүүнэс жилөө би баяслыг мэдэрдэг. Энэ дотроос энэ өргөлийг өвгөд мэн л таашаагаад л байгаад байгаа юм гээд мэдэгдээд байгаа байхгүй. Зүйтэй байл. Тэгээ тахилгатай явсаа загнуусаар аваад ирсэн. Тэгээ үүл дүүргэж чадахгүй, жам тэтгэж дийлэхгүй гэдэл одоо зэмээ хүртэн штэ. Тэгээ юу бороо игээд байгаа юм болоо. Одоо бүхий л бөөгийн одоо юм галуудаас те зан үлийг нь хуулбарлахын дуурайхын гадах ч одоо та нар яах гэдэг юм бэ гэдэг одоо өөрөө онгодтойгоо хэрэлдэн штэ. Хэрэлдэтгээрэл гарч ирлээ гэдэг. Тэгэл наадамж дүүрч налгарч эхэллээ. Тэгээ тэр үед л би нэг өөрийнхөө өргөлийг харсан. Нэг зүлэгний өрөөл өргөд байгаа штэ. Тэгсэн чинь шарилжиндаа баригдчихэдэг. Тэр нэг толгод ногоорцсон. Тэгээ ногоон согооврд одоо дийлгэрэн ингээд алиурцсан байсан. Тэгээ яг л бидний хөстэй тэр ногоон толоод. Тэгээ өмнө яагаад тэгж их шарилжиндаа баригдсан байсан. Би бүр гайх юм. Нэг хаяахан одоо сармаа хайрагны завсаар нэг ганг ургацсан байдаг нь одоо гайхалтай ч гэсэн тийм. Тэгээ бусад ургамал нь бол харшил хөдөлгөгчл байсан. Тэгээ яг л энэ толгод дээр би өргөсөөр 101 дуусахад бэлчээр талбай мэд тий сайхан болцсон. Бүр миний өргөөгүй джинс одоо нэг ягаан цагаан юм жижигхэн цэцгүүд байдаг штэ. Гараад ирсэн баахгүй. Тэгээ ямар сайн нэг. Тэгээд гисэн чинь энэ үед тэгж хадах онгод байна. Тэр аваан дээр. За одоо аваа байх одоо бяцхан толгод дээрээс хараад энэ шүү дээ өрмөн энэ гэд. Хичнээн шарилжийг тийм үү. За өхөр одоо адуу мал идэж байдаг ч гэсэн. За шим биш штэ. Шимтжил биш те. Тэ байх газар одоо эвдэрсэн газрын байгалийн тогтолцоогоор л одоо эдгэрлийн төлөө тэмцэж идэг. Энэ одоо ургамлыг бид нэр зүхээд байгаа ч юм биш. Одоо шарилж идэг чинь те. Хөрсний эвдрэл дээр л орголдог тэрийг засах гэж. Эдгээхт нь одоо илүү эрчтэй үйлдэлийг хүн хийж чаддаг учраас одоо бяцхан заншилтаа сэтгэлийн горилгодоо хүртэл нийцүүлээч гээд л одоо нэг сургаад идэг байсан. Одоо сурлага болж орж ирж байгаа хэрэг тэр үед. За тэгээд
Намартын дахилгуудыг хэллээ. Надад их сонь даалгавар өгсөн. Надаа буг иддэг ямиг өгөөрэй. Өргөөрэй гэд. Та уулна юм чонч яах вэ? Бугаа идэнэ. Чоноо анчин нь авлахал ийз. Анчин нь үсээ зархал ийз. Үсийг нь бөөнөр авахал ийз. Тэ. Ингээд буцаад юм эдийн засгийн эргэлтнүүд л. Тиймээс би бугыг хайрлах хэрэгтэй юм гинэ. Надаа хайхаар болоо. За тэгээ буг юу иддэг вэ? Тэгээд ингээд мэдээж одоо өв савж тавилтай биш. Тэгээ би өрөө цацаж чадсан шүү дээ. Энэ өөрөө сурцсан байх гэж. Өрөө цацаж чадсан шүү дээ гэсэн чинь. Тэгээ хагц руу өвсөөр над буг чинь одоо ирүүлж үйж чадахгүй. Тэ ташуураа одоо чи витамин хэргэлдэг шиг над буган чинь бас витамин хэрэгтэй гэдэг. Витамин гэх. Тэгээ тэгж байна. Яа ингээд л үеч одоо тэгээ нэр ганц өвсийг идээд одоо витамин жиж чадахгүй шүү дээ тий. Энэ бугууд ганц өвс идээд витамин жиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нь яах вэ ингээд бодчихлаа юм л та. Тэгсэн чи өхөр иддэг юм долоодаг ингээд хужир маара одоо витаминыг нь альсан юм тоосгонод байт юм бэ. Юм маара гэдэг. Тэрүүгээр нь за өөр бөөд хэлвэл хэвээр өнгөө олно гэдэг. За ганцаараа юм. Идэ боовны оронд нөгөө тоосгоо тавиад. Тэ ичмэр гэдгийг мэдэрсээр ээж одоо бөөлөгөө хийж байгаа юм л та. Тэгээд ямар маныг та хингэргээд илдээд хэцүүгэн дээрээ барилж хашигчаад байхаар одоо буга ойртон чиж юу аах вэ? Гэхдээ тэр газрыг бугтай гэдгийг нь бол мэднэ. За тэгэл ахаа ажилтаа гүйж байгаад эргээд нөгөө газартаа ирлээ. За нөгөө тоосго маань алга болсон байх шүү. Байна уу яг идчихүүгээд шалгасан чи алга болсон. Бугнаас өөр юу ч таахааргүй тэр тоосгоо тий. За тэр хавар бас өвөр мал явнаа явна. Тэдэр нь долоогоод буг зээрэнч долоогоод л авсан байсан байлээ. Тэгээ онгод манд гэж надад гэсэн даалгавар өгч байна ус. Чи энэ хавар ингээд яваад энэ модонд одоо ингээд сэгсэж үлддэг. Ноосыг хараад хаа гэж байна. Ингээд габиз ч масаа те бүксэл гарах зорилгоор одоо ингээд мод руу орохоор нэг тийм модны ингээд доогоор ингээд наалтцсан байдаг ш төснөд анзаарчсан тэр. Анзаарч байгаагүй. Нэг тийм хаяа нэг амьтдын ус наалтцсан байд юм а. Тэр алга болцсон шүү байх шүү. Тэнд угаасаа яг тийм байсан байхгүй. Угаасаа байдаг. Тэгсэн өгдүүд нь хэлж байна. Буг хэвийн боов иддгүү эсвэл хужир маар иддгүү л гэж байна. Тийм ээ хужир маараа иддэм байна. Би хангаад одоо хужир маараа өргөж бугыг нь шимтээ болгосноор савдгаасаа одоо ивэл хүртдэг. Тэр ивэл нь буг чоны хоол, чон нь анчны ав, анчин нь арьс, арьс нь миний хоёрыг болдог тогтолцоогоор ивэгдэж байдэ ойлгож байгаа. Миний мөрөн дээр их олон чон байдэн шүү. Тэрний төлөө би бугыг тэжээж байгаа. Жээ. Тэчнэл чинь. Даа тэгээд. Чи намрын тахилгатай одоо тэгээд явна өө. Тэгээд шуудыг хооллохын тулд доторх будаага цацдаг. Байгаль дэлхийгээ сэргээхийн тулд зүлэгний өрөө өргөдөг. Байгалыг гэхдээ хаан тахихаас одоо үр дургамлуудаа сонгоно. Тэнд байдаг амьтдыг өвсөн дижилтнийг нь тэтгэн. Яах вэ шуу хооллох дортой учраас одоо махчин шуудад багахан хэмжээний одоо махны зэмээ өгчнө. Загсны холмол шидэд өгчнө. Энэ нь хүн байглаасаа агаарыг, усыг, амьдралыг үнгүй авдгийн одоо ачлал гэж
өргөлөө өргөж тийм аа. Бид нар чинь тийм бүх түүхийдээ байглаас авдаг. Гэтэл байгаль маань тийм ч хурдан нүүдэлтэй ертөнц биш. Тийм учраас хурдан нүүдэлтэй амьтад бол хүн бид тийм. Тэгээ ядаж хүн бид тийм зан үйлээрээ хариуцлагатай байх нь өөрөө жамаа сэргийг одоо сэргийн тогтоох зүй тогтол гэдгийг одоо бөөгөөсөө л ойлгож авна дөө. Тэгээ үүнтэйгээ адилхан эд гэдгийн чинээчхийн орон зай. Би тэр хагдарсан тагтарсан аваан дээр зүлгийг өргсөөр агаад тийм үү. Ганц зуны дотор нэг айлын одоо өвөл идэх өвсөн толгодыг бүтээсэнтэй адил. Тэрийг нь хажуугийн малчин хотол нь одоо цадаа дүүрхийг одоо таньсан. Тэр малчны тогтолцоонд би ивэлтэй байх аргаа бол эргээд би санхүүтэй байх аргаа олно гэдгийг мэднэ. Юун дээр бидний амьдрал гацаад байгаа юм бэ? Гэдгээл шийдэе. Ер нь бид амьдралаас одоо сурч явдсан байна. Түүнээс биш одоо өндөр дипломтой болох нь үнэндээ боловсролыг одоо заадгүй юм байна. Харин яаж нийгмийнхээ нэг хэсэг нэгжийн асуудлыг шийдэгч байхаас л бидний боловсрол хэмжигддэг юм байна. Тэгээд одоо оролцол яг жижиг сажиг янз бүрийн бизнес хийж гин. Хувьцаа эзэмшиж гин, пицца зарж гин, тендер зогсож гин. Өсчний нэг судал түрээсэлж гин гэдэг. Тэгээ олон одоо жижиг бизнес дээр оролцоотой олон одоо газар анд нөхдөхийн сэтгсэн үйлэн дээр нь одоо тэмтэй аж төрж гинөө. Тэдний нийгэмтэй оролцоотой байгаа. Яг амьдралын үнц нь тэгээд чимгэлсэн гамбар сайн штэ. Пицца. Энэ цадах нийгмийн хэрэглээний нэг хэсэг мөн штэ. Бид нар одоо тийм үү бид нар чинь тийм өвөг дээд шиг одоо ингээд гурамсан гизхтэй гэдэг шиг сүлжмэл үснэ одоо бүсэд биш юм чинь да хайчтай өсчин байх л ёстой. Энэ цаг үед тэр анх ур чадвар эзэмшсэн ч орон зайгүй байсныг нь шийдсэн. Зүгээр шүү дээ. Орон зайтай болгосноор эргээд миний өгсөн мөнгийг буцаагаад хүүтэд хэлж байна. Энэ мэд тийм. Би олон хүнд орон зайн дутаад байвал орон зайг нь л дүүргэж. Нийгэмтэй одоо нийгэмдээ тийм үйлчлэгээтэй байхыг л дэмнийг сэтгэж. Итгэл гэдгийг судалж. Сэтгэл гэдгийг таньж. Чинээчийн мөрөөсөж л яваа. Нэг залуу да. Би бас хувийн үйлчлэгээ явуулнаа гэдэг. Бясалгалаараа аж ахуй бясалгалаараа мөнгө олдох нь үнэ. Энд дээр би ямар асуудал шийдэж нийгэмдээ ямар хэрэгцээтэй хүн байгаа юм бэ гэхээр гутрал гэдгээс л сэргийлээд байгаа юм шүү дээ. Бид нар чинь итгэл найдвар гэдгийг өөртөө үсгэж чаддгүй. Хүн гэдэг. Миний итгэл найдвар минь одоо өвөг дээдсэн байдаг. Өвөг дээдсийнхаа ухаан, соёл, уламжлал, соёлынхаа одоо гаргалгаагаар би итгэл гэдгээ олж өөртөө үсгдэг. Бясалгалын аргаар язгуур дээд өвгтдөг одоо бясалгалаар холбогддог. Аж ахуй бясалгал хийж онгодуудтайгаа холбогддог. Тийм арын халахтай хөө. Тэ түүнийгээ би бусдад зааж бүх хүнд боломжтой байлгахын тулд ямар бүгдийг нь бөө болгоё гэсэн биш. Бүгдийг нь харин бясалгагч одоо холбогдсон сэрэн хүн болгоё гэж дайраад байгаа. Яагаад гэх юм бол надад бөө болж удмаа застдаг нь биш. Бясалгаж суугаад өөрийгөө застдаг нь олон байх нь нийгмийн засал юм шиг санагддаг. Өөрийгөө засчихсан байхад одоо удмаа гомдохгүй шүү дээ. Ер нь тийм биз дээ. Нэг улаачийг босгоод бүхэл бүтэн мянган хүнтэй удмаа зас гэж яллах бөөгийн соёл бол байдгаараа л байж. Үнэхээр бид нарт өөрийгөө заслаа гэд хүч тутахын орон зай бий. Гэхдээ өөрийгөө засаж суудаг, өөртөө итгэлийг босгож байдаг бясалгалын арга
Эндээс яавч дутж болохгүй. Хүн гэдэг чинь бид нар чи ер нь тэгш боддог хүмүүс биш. Тэрчилсэн ихгүй нэг шаналлтай л амьд биш дээ. За завсралгүй дахиад жоохон жилчиж байгаа. За тэгээд нөгөө үр тариагаа л яри дөө. Үр тариал өргөл ярьсараа гэл таарлаа. За сурах гэдгийг эрхэмлэж боловсрал гэдгийг хүсхийн орон зайд хүн өөрийнхөө л чадамжийг эрэлхийлж яадаг. Гэтэл хүн өөрийнхөө чадамжийг бүтээж өөрийнхөө чадамжийг устгаж байдаг нь өөрөө мөнөөс юм. Иймээс дотоод бясалгал энэ дэр нин чухал болж таарч байгаа. Тэгээ яагаад гэх юм бол бид угаасаа чадахгүйгээс төрж байгаа. Чаддаг руу тэмүүлж байгаа шүү дээ. Чадахгүйгээс төрдөг тий. Хүүхдтэй ий чаддаг гэсэн. Хүн болгоо ялгаагүй. Чаддаггүйгээс төрдөг. Чаддаг руу тэмүүлж байгаа. Иймээс гол хэлмээр байгаа юм. Алдаа гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрч аимшигтай үр дүнд хүрэхгүй л одоо хичээнгүйлэн явах нь чухал болж таарч байгаа. Тэгвэл алдаа гэдгээс айлгадаг нийгмийн боловсралтай бид нар чинь хизээж авьяас билэгтээ тод содно одоо болохгүй хараалтай мэтэл амьдарч байгаа юм да. Чи бусдын зэрэгт нь хүлээн зөвшөөрөх нь чухал уу? Мэдээж. Тэрнээс өмнө өөртөө хүн хүлээн зөвшөөрөх нь чухал. Тиймээс өөртөө л удлаа ярихгүй хийн гэвэл хийж хийцгүй зангаа засах нь хамгийн чухал алхам болж ярнэ гэж бодож боловсролын үнсэл дээр. Сурах гэдэг угаасаа алдаж зөвшөөрөлтэй орон зай дотор сэлгүүцэх юм бол алдааг шүүмжилж аюулыг сануулж яаж тэнд хүрээд байгааг жишгэлэхгүй бүх багш орлон сүтгэгч ертөнцийг бүтээгчд болно. Миний бодлоор. Харин энэ бол алдаа. Ийм алдааг зөвшөөрнө. Тийм алдааг тэгж бүтээнэ гэд дэлгэрүүлээд тайлбарлаад өгвөл тэнд л дэвжин хөгжих соёл үүсч үү гэдгийг анзаарсан. Мэдээж би бүгдийг сурч хаач чадна. Бүгдийг хаанд сурч чадна гэж байхгүй. Бүх зүйлийг сурч чадна гэж байхгүй. Сурч байх хугацаанд туршиж, алдаж, алдаагаа засахын ард нь чадна гэдэг орон зай дээр хүрнэ. Тэгээ боловсролын мөн чанар юу вэ гэвэл үнийг л гэж бодож байна. Бидний эзэмшдэг маш их боловсрал өөрөө чадахгүй хүн зааж байдаг замаар орж ирж байдаг. Мэдв. Тэгээ ганц ч бизнес хийж үзэх хүн байж бизнесээ ухааны сургуульд багшилж идэг хүмүүс байдаг шүү дээ. Ганц ч дэмжилж үзэх гэж амгаахт шүдний хэмжин багш хийж байгаа ч юм уу. Энийг бид нэр тийм мэргэжлийн боловсрал буюу систем боловсрал гэж нэрлэдэг. Тэр нэг ChatGPT-гээс асууад систем боловсрал гэж нэрлэдэг. Энэ системд боловсралыг чаддаг мянган хүний туршилтаас тийм иймэрхүү юм гэсэн одоо фантаз. Тэгвэл тэр фантаз ингэ бодод юм. Ер нь яг л порногийн ашигла зүйл гэж хэлээ. Тэ. Бэлгийн амьдрал дээр тийм үү. За амжилттай сквер тавья гэж бодъё. Yes. Порно дээр чи 45 минутанд л эрэгтэй хүн сквер тавиулж байгааг харна. Яг бодит амьдрал дээр бүх бүсгүй сквер тавиулна гэдэг бол бүхэлдээ тийм өндөр хэмжээний судалгаа л болж таарна.
Тэр эмэгтэй юу таашаадын ямар ертөнцтэй гадаад гоо үзэсгэлэн дотоод гоо үзэсгэлэн бүр сүнслэг гоо үзэсгэлэн гэдэг бүгдийн судлах шаардлага. Тэгээ тэрийг судалж оршлон ямар хэлбэртэй орон зайн хаанаа тухалдаг, сахилаг гутал нь хаанаа илэрдэг, сахилаг бат нь хаанаа итгэвчдэг гэдгийг судалсаар 7 удаагийн туршил 4 удаагийн сексийг нэг дор хийсээр байгаа. Ерөнхийдөө 20 гаруй үйлдэлийн дараа л сая нэг анхны сквертийг тавиулвал их юм болно шүү. Нэг бүр оролдоод 10 жил оролдооч чадахгүй хүн байна. Да яг анхнаас өөрийгөө мэддэг юмхтэй бол одоо чамаа хөтлөөл ашиглаж байгаа л сквертээ тавьчих гэсэндээ тий. Өөрөө оролцоог байгаа скверт тань гэдэг чинь нэ бүхэл оршихуг эмэгтэйлэг ертөнцийг бүхэлд нэг гариг ертөнц юм гэж шинээр судлахтай адилхан зүйл. Тиймээс нэг эмэгтэй нөгөөд хизэж давтагддаггүйтэй адилхан. Бүх эмэгтэйгээртэй адилхан. Ерөнхий дүрэн байдаг. Нарийн судалгааг өөрөө л даахаас өөр аргагүй. Тэгээ ерөнхий дүрэн байгаа шүү дээ. Боловсрал дээр. Гэхдээ нарийн судалгааг бол өөрөө даахаас өөр аргагүй байхгүй. Тэг. Ингээд садар юм яриад ундаг гэдэг та нар одоо гайхалах төө. Тэгвэл эн чинь миний хоногшуулах техник. Тэг. Яг л энтэй адилхан шинэ ажил магадгүй шинэ ажлынхаа одоо охин компани шинэ ажлынхаа салбарыг нэмэгдүүлэн судлахад одоо мянган туршилтыг давах, алдах зоригоо бас алдах хэм хэмжээг мэдэж тийм. Бүр зарим тохиолдолд албаар алдчихж тэрийгэ засаж байж шаардлага гарна. Засчих шаардлага гарна. Ололтыг эрхэмлэх үзэл бодолтойгоор хизээч хүн сурч чаддаг. Мэдээж тийм ололтыг занаж, зоржиж, урагшилдаг нь үнэн ч гэсэн. Тэр ололт гэдэг зам руу сүрлийн алдааг хийхгүйгээр зөөлөн одоо юм багаан алдааг хийсээр байгаа хүрчин л чухал болж байгаа. Өөрөөр хэлбэл алдж гин, бүдэрч байна, бүтлгүүтж байна гэдэг нь та урагшилж байна, ухаарч байна, довтолж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ булчин дээрч байдаг. Тэгээ буруу хөгжүүлсэн мянган булчинг одоо зүг булгаад засаар агаа л байршилтай нь одоо шилжүүлдэгтэй адилхан. Тэгэж бодсон. За тэгээ булчин хүүхэн хоёроос өөр юм мэдхгүй гэж дүгнэл үсттэй. Бусдаараа би чи ямар эрдмийн зэрэгтэй ч штэ. Бүх зүйл ижилхэн. Нэг л юмыг нь нийгмийн дарамтаар байна уу? Эцэгхэн хүслээр байна уу? Өөрийн шунлаар нь байна уу? Суралцгаа. Ерөнхий зарчмыг нь л олдох чинь хакер шүү дээ. Тэгвэл боловсролд ихэнх багш нар өөрийнхөө үзэл бодлыг л нэвч шингээгээд онол нь олиггүй дурсамж болоод үлдчихдэг учраас боловсролын мэдээлэлтэй бид нэр үлдээд байна. Харин боловсролын мэдээллийг чадамж болгохын тулд алдаж турших нь зайлшгүй зүйл юм а гэдгийг л ухамсарлах шаардлагатай. Алдаж гин гэд нэг алдаагаа 1000 тавтаад авах хэрэггүй бас. Тэгээ бүр яг тэр алдсан аргаараа тэ өмнө яг тэгж хичээд дахиад тэргүүрээ хийгээд алдаад ах бүр болохгүй тийм. Тиймээс одоо дэмдэглэл хөтөлж одоо алдаагаа залруулах арга хохирлоо барагдуулах орон зайгаа ирээд хийлээл байх юм бол ололтон тэнд байна уу? Гэтэл энд тийм эд дагуурс мөнгө чинээ мөнчгөр толгооны хаалтаг засахад амархан байдаг ч гэсэн харилцааны алдаа болохоос зарчим дээр явдаг ч та би ч алдна. Тэр ч алдна. Тэгээ биенийг өршөө гэдэг систем шинэ ойлголж. Өөрөөр хэлбэл боловсрал хоёр хүн зэрэг хөгжих шаардлагатай болдог. Нэг нь хөгжөөд нөгөөх нь хоцорч болдог. Тэгвэл нөгөөх нэгнийхээ алдааг
нөгөөх нь засан залруулахыг дэмжиж нөгөөх нь алдсныг засаж авдаг. Алдсан өөрийнхөө алдсныг хүлээн зөвшөөрч сурах гэдэг одоо эрхэмлэлээр л зэрэгцчиж хамтын хөдөлмөрөөр бид нэр боловсрдог. Тэгээ бид нар чи ямар ганц хүн амьдардаг гариг ертөнцийн одоо сонин бүтцтэй биш шүү дээ. Тэгээ хамтаараа амьдардаг ертөнцөөрөө нийлдэг тэгээ ер бусын системтэй шүү дээ манай одоо дэлхийч. Тэгээ иймээс өөрийгөө бусдад хизээж адилханаар бодож болтгоо. Мөн өөрөөлийг өөрсгөө бодох ч хориод. Тэгээ онцлог цор ганц гэдгийг нь л хүлээн зөвшөөрч сэтгэл зүйдээ тухайн хүнээс суралцах зүйлээ хайх нь хамтрахын эхний шат. Суралцах гэдэг зүйлийг боловсрал гэдэг зүйлийг ойлгож хамтрах гэдэг зүйл гарч ирнэ. Андын өсөлтэйгээ дараагийн асуудал болж ирнэ шүү дээ. Тэ? Энэ эхний шат нь өөртөөгөө танилцмаар байна. Тэгвэл өөрлөгөө бясалгана. Өөртөөгөө танилцмаар байвал өөрлөгөө бясалгана. Өөрөлтөө танилцмаар байх юм бол очиод мэндэл. За тэгээд энэ тухай харилцааны өсөлтөөр ярий дөө. Одоо ингээд манай боловсролын систем юм болж байгаа, болохгүй байгаа зүйл мөлгээд ингээд яриалах юм бол дуусахгүй зүйл байгаа. Ерөнхий систем юм байна. За баяр та.